Ер нь нэг юм гоё цэвэрхэн бэлтгэлтэй байх ч өөрөө ингээ нөгөө дотн байдлыг л алчт юм байна л да. Тэг хүмүүс ингээ анханасаа ингээ гоо зүйтэй болохоор өөрөө ч гэсэн бие барайл тэгэл дотгошоо ордгоо стрим буюу алдаа оноотойгоо цуг явахаар шууд ингээ нэг тийм дотн байдал руу ороод ирд юм шиг. Тийм болохоор харин за би Джеймс Нэлчи чи юугаа хэлэх үү? Sky Impix компанийн бэлэг хүсээ өршүүлэгч. Сайн байцгаана уу? За өдрийн мэнд. Та өдрийн мэнд гэж хэлэхгүй энэ орой цэцэгдэх нэвтрүүлэг шүү дээ. 21 цагаас. За. Хүмүүс өдрийн мэнд гэдэг орой мэнд гэдэг юм уу? За. Сайн байцгаана уу? Орой мэнд үргэе. За орой мэнд. UA Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн 417 нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Канадын алдартай витамины брэнд Jameson-ы витаминууд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Бүх эмийн сангуудаас Jameson-ы витаминууд авч тархлаагаа дэмжээрэй. За үүнээс гадна бэлэг ус цэвэршүүлэгч хамтран ажиллаж байгаа. За Sky Impix компани бэлэг ус цэвэршүүлэгч ажиллаж байгаа. Дасгал, ажил, амьдралын сорилт мөр эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За өнөөдөр та ямар хэрэг ярих гэж байна? Би өнөөдөр нэг тийм санаандгүй юм шиг санаатай юм шиг нэг ийм хэрэг болсон юм байна. Соёлын өвийн хулгайн хулгай биш ээ. Соёлын өвийн хууль бус судалтаа. Гэдэг нэг хүн тий ингээ нөгөө эртний дөрөө амгай олоод тэгэд тэрийгээ ингээд нэг хүнд зарцсан ч гэжтэй тайлбар дээрээ бол яг нэг мөнгөний барьцаа болгоод өгцөн тэгээ тэр нэг худалдаа авалт болж харагдцсан юм шиг ийм байлээ. Тэгээ энээсээ болоод яг аль энэ хэрэгт орооцолцсон хүмүүс болохоор нөгөө торгуулаар тий мөнгөнд торгуул төлөөд тий тэгээ ингээд ер нь бол би нэг ер нь худалдаа гэж уг нь бодоагүй гэх нөгөөдх нь ч гэсэн би худалдаж авч ийн гэж уулан бодоагүй шүү дээ гэдэг тухай. Тэгээ ер нь бол уг нэг эртний л нэг юм амгай дөрөө манай эртний өмнөх 4-р зууны үед холбогдохоор тийм хос дөрөө амгай олоод хээрээс олоод тэгээд тэрийг ингээд нэг юм зарцсан юм шиг тэгээд тэр нөгөө соёлын өвийн одоо хууль бус судалтаа гэдэг гэмт хэрэг болсон юм байна. Ийм хэргийн тухай ярина. За чи. За би болохоор айгүй сонирхолтой гэж нэг сургамжтай гэх юм уу дүүгээ хулгайч болгоцсон нагц гэдэг. Энэ хүний талаар ярина. Төрсөн эхчийнхаа хүүгийн одоо нөгөө нэг юм өсвөр насны хүүхд тахгүй дөнгөж 14 настай. Тэгээ 14 настай хүүхд чинь бие мээр жижиг байт юм шүү дээ. Тэгээ тийм биеэр жижигхэн тэгээ юм мэдгүй байдлыг нь далимдуулж хагаад дүүгээрээ хулгай хийлэгдэг. Тэгээ тэр нь баригдцсан. 14 настай. Тэгээд дүүгээ одоо ингээд нөгөө нэг жижигхэн үетэй юм жин айлын цохор орчих гэдэг ч юм уу. Тэгээ цохор орж гэрээс юм улгаалах хэргийг юм үйлдэлийг амар олоодад авцсан тийм хэрэгээр нь. За амар сургамжтай юм лээ. За тэгэхээр энэ болохоор Сүхбаатар аймгийн эрүү иргэний хэргийн давзаалдах шатны шүүхийн магадлал байгаа. Тэгээд өнөөдөр дурддах хүмүүсийг амраа баясах гэд явчих. За амраа болохоор Монгол улсын иргэн эрэгтэй өмнө нь яаш идгүүлж байгаагүй. За харин нөгөө 14 настай хүүгээд байгаа баясах гэд явчих. Монгол улсын иргэн эрэгтэй яаш идгэл өмнө авч байгаагүй. За тэгээд энэ хүмүүс яг ямар хэрэгт холбогдсон бэ гэхлээр за шүүгдэгч амраа гэж байгаа. За ах нь гэсэн үг шүү дээ. Нагцна гэсэн үг. Шүүгдэгч амраа өсвөр насны шүүгдэгч баясах нар хоорондоо бүлэглээд 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Цагаан сумын төвд орших Цэнд гэдэг хүний байшингийн цонхоор нэвтэрч ороод Samsung Note 1 маркийн утас сулгаалаад 50,000 төгрөгийн хохирол учруулсан. За ингээд дүүгээ цонхоор нь оруулсан. За дахиад дүүг өөрөө өргөд ах нь наг цах нээжийнхэн дүүн одоо дүүгээ өргөд ичигээ хүүхдийг цонхоор нь өргөж оруулаад тэгээд тэрийг аваад иргээд. Зарим мэдүүлэг дээр болохоор энэ хоёр хамсаат нь тэгээ чи ингээд арга замыг нь зааж өгдөг гэж үзсэн байгаа. Зарим нь болохоор за би энд хүн хараад байж чи орчоод ир гэж явуулах тохиол байдаг гэж байгаа. Тийм энэ нөгөө баясах гэдэг хүүгийн мэдүүлэг. За ингээд ихний хэрэг гарч байгаа. Тэнгүүтээ энэ 7 сарын 15-ны өдөр энэ нийтэд одоо мөнгөний хэрэг тийм их байсан юм уу? Яасан мэдгүй. Дахиад тэр шөнөө Алтайгийн байшингийн цохоор нэвтэрч ороод Samsung Trend маркийн гар утасны ширхэг 7 ширхэг мөнгөн зоосон товч одоо нөгөө нэг юм дээлний товчнууд байдаг шүү дээ мөнгөн зооснууд тийм 7 ширхэг. Тэгээд хазарын мөнгөн зоосны ширхэг, гар утасны цэнэглэгч 2 ширхэг. Гар утасны цэнэглэгч зөө. Тэгээд бэлэн 100,000 төгрөг зэрэг имид мөнгийг
эд зүйлийг хулгайлаад нийтдээ 245 мянган төгрөгийн хохирлуулсан байгаа. За дахиад энэ шөнөө шүү. Ер нь нэг шөнийн дотор л юм уу? Ийм ол айлгцсан байгаа байхгүй. За. Энэ шөнөө Балтийн байшингийн цонхоор нэвтэрч ороод хар өнгийн арьсан цүнхний ширхэг, жолооны өнөмлөх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ. Тэднэр яат юм лөө? Харин амар сонирхолтой болж байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчлэгээ. За. Тийм тэгээд хүүхэд юм аа. Ороод байгаа нь бол хүүхэд те. Ороод байгаа нь хүүхэд шүү дээ. Тэгээд чаавс баг юу авч байгаагаа ч мэдэхгүй 14 настай хүүхэд жоохон шүү дээ. Тэгээд бэлэн 16500 төгрөг байсан юм байна. Тэрийг нь хулгайлаад нийтдээ 81500 төгрөгийг хохирол учруулсан гинэ. Чаавас нэг бэлэн байсан нэг юм төрөвчөнд байсан юмнуудыг л авсан юм шиг байгаа. Тэгээд төрөвчөнд нь тэр нөгөө жолооны үнэлэх нь байж таарахгүй юу? Арьсан цүнхний шиг гэж байгаад цүнхийг л тэр чигээр нь аваад гараад ирсэн нь дотор нь жолооны үнэлэх нь байсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байсан. Тэгээд нэг 16500 төгрөг бэлэн байхаар тэрийг авсан юм уу та? За ийм тэгэнгүүтээ дахиад 7 сарда Баянзуул гэдэг хүний эзэмшлийн оюун сан гэдэг юм нэртэй шатхан түгээх станцын ажлын байрны цонхыг нь хагалж нэвтэлж орсон байгаа. За. Тэгээд 25 литрийн тээврийн хэрэгслийн маасл хулгайлсан. За. Ингээд нийтдээ 92500 төгрөгийн хохирол учруулсан. За үргэлжлүүлээд дахиад 7 сарда Галбаатарын байшингийн цонхоор нэвтэрч оронгуудаа ээлжийн маркийн гар утасны гişгийг хулгайлсан. Тэгээд бэлэн 30 мянган төгрөг байсныг хулгайлаад нийтдээ Галбаатарх гэдэг хүнд бол 150 мянган төгрөгийн хохирлыг учруулсан байгаа байхгүй. Одоо бүр сүулдэ бүр гар шиж जैन те тэрэндээ амт шиж जैन те. Тийм бүр ингээд нөгөө нэг авж байгаа юмнууд нь юу авахаа мэдээд ийм нөгөө нэг зорилттой болж эхэлж байгаа байхгүй те. За ингэнгүүтээ хамгийн сонь дахиад 7 сарда гэж байгаа. Инхтэр гэдэг хүний байшингийн цонхоор нэвтэрч орсон. Тэнгүүтээ олон хостой ихвэгддэг хутга байсан юм байна. Тэр хутгийг авч байгаа. Мөл дундаа 5 ширхгийг авч байгаа. Саруултаа ундаа 7 ширхгийг авч байгаа. Хүүхэд юм аа. Яалч 14 настай жоохон хүүхэд агаад. За ундаа саруултаа ундааг авсаа. 7 ширхгийг тийм. За. Иш хөөх юм нуугч л ахгүй юу. Тэгээд бэлэн 5000 төгрөг зүйлсийг хулгайлаад 64000 төгрөгийн хохирол учруулсан. За. За дараа нь дахиад Заяа сайхан гэдэг хүний байшингаар нь ороод 50000 төгрөг авсан гэж. Дараа нь 7 сарын 14-ний өдөр Хандармаа гэдэг хүний байшингийн цонхоор нэвтэрч ороод J7 маркийн гар утасны ширхэг бэлэн 170,000 төгрөгийг хулгайлаад нийтдээ 450,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж байгаа. Энэ хэрэгүүдийг болохоор Баясах Амраа нар хамтарч үлдсэн буюу Амраа дүүгээ явуулж энэ хэргийг үйлдүүлсэн гэсэн үг. За тэгсэн чи хамгийн амар нь шүүгдэгч Баясах гэдэг байгаа энэ 14 настай хүүхдээ шүү дээ. Ганцаараа хэрэг үлдэж эхэлсэн. Бүр сүүлдээ. Энд чинь 7 сар тус үйл явдал шүү дээ. Тэгсэн чинь 2016 оны 9 сард Сүхбаатарын аймгийн Цагаан сумын төвд оршин суух Тулгын байшингийн цонхоор нэвтэрч ороод бууны дуран нэг ширхгийг авсан. За. Гар чид нэг ширхгийг аваад тэгээд ногоон хайрцагтай эсээ тамхи 6 ширхэг авсан байгаа. За. Одоо тамхи татдаг байсан юм уу яасан. Жижиг уудтай жихэр нэг ширхгийг авсан гэж байгаа. Уудтай жихэр. Тий, өдрийн гэрэл 4 ширхгийг авсан гэж байгаа. Тэгээд үдээсний машин нэг ширхэг гэж байгаа. Үдээсний машинаар юу хийх гэж байгаа? Үдээсний машин. Тий. Гэхдээ ингээл хараал одоо тэгээд ингээл лавмаар л авчмаар л харагдсан юм бол авсан юм билүү. Одоо энэ удаагийн хулгай дээрээ бол бүр ингээд ганцаараа орж байгаа гэдэг. Тий, ганцаараа орж байгаа. Тэгэнгүүтээ хүүхдийн хичээлийн цүнх нэг ширхэг, зургийн дэвтэр 3 ширхэг, 12 өнгийн будгийн харанда хүүх өнгийн пенал нэг ширхэг зэрэг юм юмнуудыг хулгайлаад 285,500 төгрөгийн хохирол учруулсан байна. Зарах гэжсэн юм болоо тэднийг одоо бодвол. Харин мэдгүй зарах гэжсэн юм уу, өөртөө хэрэглэх гэжсэн юм уу, өстой мэдгүй. Тэнгүүдээ дахиад 9 сарда Балтангийн байшингийн цонхоор нэвтэрч ороод бэлэн сая 400 мянган төгрөг авч байгаа. За. Одоо бүр ингээд гаршаад мөнгөний амтанд орж эхэлж байгаа байхгүй. Тэгээд энэс гадна G-Mobile-ийн гар утас зэргийг хулгайлаад сая 550 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг дангаараа Баясах үлдсэн. За ингээд нэгтгэж үзье л та түрүүний ярьсан юмнуудыг. Тэгвэл шүүгдэгч Амраа өсвөр насны шүүгдэгч Баясах нар бүлэглээд 2016 оны 7 сард нийтдээ 8 удаагийн үйлдэлээр хулгай хийсэн байгаа байхгүй. За. Тэгээд бусдад 3,478,900 төгрөгийн хохирлыг учруулсан байна. За тэгэнгүүт өсвөр насны шүүгдэгч Баясах нь ганцаараа 9 сар хулгай хийсэн гэдэг байгаа шүү дээ. Нийтдээ 2 удаагийн үйлдэлээр хулгай хийгээд бусдад сая 835,500 төгрөгийн хохирлыг учруулсан баг. За ингийн хоёрыг шүүсээ. За тэгээ энэс гадна бас нөгөө нэг юу юм бэ? Шүүгдэгч Амрааг дүүгээ ингэж нөгөө нэг хулгайн гэмт хэрэгт уруу татсан гэдэг үндслээр дахиад өөр зүйл ангаар шийтэгд юм байна. 14 настай Баясахын эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор амлалт өгөөд тэгээд гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэдэг ийм зүйл залтаар
ялж байгаа. Өөрөөр хэлбэл амрааг хоёр зүйл ангиар ялж ийн гэсэн үг шүү дээ. Нэгдүгээр тулгаан хийсэн, хоёрдугаарт 14 настай буюу энэ өсвөр насны хүүхдийг уруу татсан гэдэг ийм хоёр зүйл ангиар яасан гэсэн үг шийдгсэн. За тэгээд энэ хэрэг болохоор Сүхбаатарын аймгийн 92 иргэний давзаалтах шатныг гэсэн шүү дээ. За тэгээд анхан шатн дээр энэ хоёр чи бас очт юм байгаа зү. Тэгээд анхан шатны шүүхээс шүүгдэгч амраад 3 жил 1 сарын хугацаагаар 20 хайлыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тохирсон байгаа байхгүй юу? Ингэж шийдсэн. За тэгвэл өсвөр насны шүүгдэгч баясгахыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн учраас 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлахын арга хэмжээ авч энэ хоёрыг шийдвэрлсэн байна. За тэгээд эн чинь нөгөө нэг цаашаага давж заалдах шатандаа ирдэг юм байгаа зү. За тэгсэн чинь давж заалдах шатандаа шүүгдэгч энэ нөгөө амраагийн өмгөөлөгч гомдол гаргасан. За яг ямар үндслээр гомдол гаргасан байсан бэ гэдгийг аюул сонирн байсан. За нэгдүгээрт ингэж байгаа. Шүүгдэгч амрааг хулгай хийсэн гэхийг нотлох, шууд нотлох баримт хэргийн материал ерөөсөй байхгүй. Өөрөөр хэлэх юм бол амраа хулгай хийжсэнийг баттай харсан нэг ч гэрч байхгүй. За гэдгийг энд хэлж байгаа. Зөвхөн насан туршаагүй шүүгдэгч баясгахын мэдүүлгээр хулгай болон хүүхдээ уруу татсан гэмт хэргийг тулгаж ийна гэж өмгөөлөгч нь давж заалтж байгаа. Ер нь бол энэ хэрэг зөвхөн баясгах гэдэг энэ 14 настай хүүхдийн мэдүүлгэн дээр л яваад байна штэ гэдэг юм үнцгийг гаргаж ирж байгаа байхгүй юу? За яагаад ингэж үтсэн бэ гэхээр ингэж байгаа. Шүүгдэгч амраа өөрөө мэдүүлэг өгсөн байгаа байхгүй юу? Тэгээд миний төрсөн эгч инх маань сургууль соёлд суугаагүй. Тэгээд хадмуудынхаа үгээр амьдрдаг хөөн гэд өөрийнхөө төрсөн ихчийг хэлж байгаа. Өөрийнх нь төрсөн ихч нь бол хамт хэрэг үлдээд байгаа тэр нөө баясгын ээж нь шүү дээ. Тэгээд игч инхмагийн нөхрийн төрсөн ах болох үйзэн гих хүн төрсөн дүү Батын хүү баясгыг шоронгуу гаргахын тулд үг заагааж өгөөд намайг гүтгүүлсэн гэж мэдүүлсэн байгаа. Бүр эргээд нөгөө нэг ихчийнхээ дүүг юу ячиж байгаа юм байна те. Намайг гүтгэж гин. Тий намайг гүтгэж гин гэдэг. Тэгээд энэ гүтгэж гин гээд байгаа шалтгаан нь болохоор одоо эн чинь нөгөө төрсөн эгч тэр инхма гээд байгаа нь болохоор өөрөө ер нь нэг юм жоохон сургууль соёл суугаагүй хадмуудын амьдардаг. Тэгээд хадмуудынхаа өгөр байдаг. Тэгээд тэр нөгөө өөрийнхөө одоо нөхрийн ах хин гэх хөлөө хадам ах гэж тий. Хадам ахынхаа үгээр хүүгээ шоронгуу гаргахын тулд хадам ахтайгаа нийлж манай төрсөн одоо энэ игч намайг хүүхдээ үг зааж өгөөд намайг гүтгээд байна. Гэдэг ийм утгатай мэдүүлгийг өгсөн. Тэгэхээр ер нь бол энэ амраа гэдэг хүний шүүгдэгч нь манай энэ үйлчлүүлэгч амраа гүтгэгдсэн байх магадaltaй гэдэг үндслийг барьж байгаа. За тэгсэн чинь тэр нөгөө нэг баясгын аавынх нь ах үйзэн гэдэг нэг хүн байгаад байгааз түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Тэр үйзэн гэдэг хүн болохоор мэдүүлэг өгөхдөө ингэсэн. Амраатай л хамт орсон болж таарад байгаа юм да гэж мэдүүлэг өгсөн байхгүй юу. Тэгэхээр таарад агамдаа гэдэг нь амраатай орсон гэсэн үг ерөөсөө биш. Амраатай орсныг хэн ч хараагүй. Зөвхөн дүүн л тэгж хэлээд байгаа. Тэгэхээр энэ нь ерөөсөө нөгөө нэг амрааг яг хулгай хийж байгаа үйлдэл дээр нь одоо яг юм барьсан юм биш. Ерөөсөө л юм таамаглалаар хүнийг яллах гад байна гэдэг бас нэг юм үнцэг барьж байгаа. Тэгээ дээрэс нь ингэсэн мөлий. Одоо энэ ч нөгөө хохирогчд ингээд нөгөө хулгай хийсэн хүүхдээс ингээд мөнгө хэмжилт юм байгаа зү. Тэгсэн чинь яг энэ баясгын аав ээж хоёр нь бол мөнгө төлбөрийг барагдуулаагүй энэ үйцэн гэдэг ах нь барагдуулсан байгаа байхгүй. За тэгээ энэ дээр бас нэг зүйлд нэг үнцэг гарч ирнэ. За дараа нь ямар үнцэг гаргаж ирсэн гэхээр амраа шүүгдэгч баясгын ээж инхмагийн төрсөн дүү бөгөөд амьдралын хувьд одоо нин ядуу 73 настай ээжийнхээ хамтаар амьдардаг, ажил төрөл ерөөсөө хийдгүү, арх удаг юм сул талтай. Тэгээд энэ байдлыг нь ашиглаад инхмагийн хадмууд гүтгсэн байгааг үгүйсэх үндслэлгүй байна гэж өмгөөлөгч нь үзэж байгаа. За тэгээд энэс гадна амраа өөрөө хэрэг толбогдоод ингээд шалгагдчихж байгаа шүү дээ. Одоо жимийн хулгай хэрэг гарчлаа, амрааг сэжгэлж гинэ гэд. Тэгээ ингээд цагдаа дээр мэдүүлэг өгж явахдаа би хулгай хийгээгүй учраас цагдаагийн үүдэнд 7 хоног сууж чадахгүй гэдгээ хэлээд цагаан сум руугаа ингээд явчихсан байгаа байхгүй юу? Тий. Одоо хэрэг шийдэгдээгүй байхад ингээд яваад гисэн байна шүү дээ. Тэгээд өмгөөлөгч нь болохоор амраад хэрэгээ шалгуулах учир холбогдлыг нь юусоо сайн тайлбарлаж өгөөгүй байна. Тэгээд та хэрэгээ шалгуулвал ийм давуу талтай гэдгийг цагдаа нар юусоо хэлээгүй зүгээр л ингээд нэг юм ялгаал энэ хүнийг хулгай хийгээгүй байхад нь ял өрүүлгээл ингээд энэ цагдаа нар ингэж ажилласан байна гэдэг ийм асуудлуудыг дэвшүүлж давж заалцсан юм билээ өмгөөлөгч нь. За тэгвэл энэ хэрэг дээр амраа өөрөө юу гэж мэдүүлсэн бэ гэдэг чи айгүй чухал шүү дээ. За амраагийн мэдүүлгийг уншиж өгье.
би гэмт хэрэг үлдээгүй. Гэмт хэрэг үлдэхдээ үлдлээ гэж бодоход юу гэж би төрсөн ихчийнхэн хүүхдэр хулгай хэлэх үдээ. Намайг арх удаг ядуу дараа болохоор ихчийн маань нөхрийнх нь төрсөн ах уйзангой намайг золиослохоор шийдчихжээ. Өөрийн төрсөн дүүгийн хүүхэд болох насанд хүрээгүй баясгын хийсэн хэргийг надаар даалгахаар шийдэж түүнд намайг гүтгэж болох бүхэл арга үгийг зааж өгч мэдүүлэг өгсөн болтой байна. Хэрвээ надад хулгай хийх санаа сэтэл байсан бол хулгай эзүүлийг би өөртөө авах байсан. Эсвэл худалдаж борлуулах байсан. За хатаглаад би архичиг хүмжээ архинаас өчөх байсан билүү дээ. Гэж мэдүүлсэн байгаа байхгүй юу? Тэгээд тэр олон утсыг газарт нуугаад, булаад, хэрэглэнээс гаргах шаардлага надад ерөөсөй байхгүй шүү дээ. Би зарж үрчинэ гэдэг санааг энэ дэр хэлээд байгаа байхгүй юу? Би төрсөн ихчийнхээ амьдралыг бодоод гомдол гарахгүй байгаа болохоос ш нутгийнхан тэр уйзангойг хулгай юмыг нь авч хэрэгэлсэн талаар хов яригадаад идэг. Бүр. Тий. Тэгэхээр энэ нэг хохирогч ингээд одоо жишээлбэл G7 маркийн гар утсаа ингээд нэг хэмжилэгт нь тэрийг нь аав ээжийн төлөхөш уйзангой төлөөдөөс нь бас энэ дэр учиртай байгаа байхгүй юу? Тийм үү. За. Сонин харах үнцэг байгааз. Тэгэхээр нутгийнх нь ер нь хулгайлаад ирсэн юм тэр хадмын талынхан тэр нэг уйзэн гэдэг ах хэрэглээд байна гэдэг юм хов тэргээр явдаг байна шүү дээ. За тэгээ баясган түүний үгээр намайг гүтгсэн гэж үзэж байна. Гүжир үгний урдаа сөм хариугүй гэдэг үг надад ирж байгаад маш гомдолтой байна. Төрсөн эгч дүү төрсөн ах төрсөн дүүгийн хүүхдийн дунд би аргагүй хүнд байдалд орчоод байгааг анхаарч үзээч. Би цагдаагийн газар шалгагдаж байхдаа хэрэг хийгээгүй хүнийг яадаг ингээд хэдэн хоног ирээгүй нь үнэлтэй. Гэтэл намайг 2-3 удаа орохыг оролцсон гих зэргээр цагаан сумын цагдаагийн үгээр мөрдөгч ханхар худал тэмдэглэл бичсэн зэргээр намайг ер нь бол ингээд юм хүндрүүлэх бүхэл арга хэрэгсэлд би гомдолтой байна. Бүгдээрээ л ер нь нийлчихэд намайг ингээд нэг мухардуулаад байна, хулгай хийсэн гэж гүтгээд байна. Ийм учраас намайг цагаатгаж өгнө үү гэдэг ийм мэдүүлгийг дав залгах шатанд өгсөн байлээ. За тэгээд ингээд шүүхээс яг юу гэж тогтоогдсон бэ? Дав залгах шатны шүүхийн бүрэлдэхүүн юу гэж үтсэн гэхээр за нэг талаа шүүгдэгч амраа байгаа тийм үү? Өсвөр насны шүүгдэгч баясах нар байгаа тий. Энэ хоёрт холбогдох мөрдөн байцаалтын ажиллагааг ингээд ер нь бол хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Энд ямар нэг юм хөндлөнгийн юу орж ирээгүй. Ямар нэг одоо хин нэгний юм шахалж шаардлагач гэдэг юм уу? Эсвэл буруу зүрх юм ерөөсөө байхгүй. Хууль ясны дагуу тэр нэг хэрэгт шаардлагатай зүйлүүдийг нотлох баримтуудыг бол цуглуулсан. Тэгээд эрх бүхий шинжээч ажилласан, шүүгдэгч гэрч хохирогчдын хуулийн дагуу мэдүүлэг авсан, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой болох бүхэл нөхцөл байдлыг шалгаж тогтоосон гэж үтсэн. За ингээд ер нь бол тэр нөгөө шүүгдэгч амраа болон түүний өмгөөлөгч нарын дав заалдах гомдлыг шүүхээс хэрэггүй болоход амраа буруутай гэдэг нь бол олон удаагийн ийм одоо нотлох баримт, за хэргийн газар нөхөж хийгдсэн газрын тэмдэглэл зэрэгээс ингээд тодорхой болж байгаа юм л. Ийм хэрэг болсон байна. Тэгээд тэр одоо тэр амраа гэдэг энэ залуу болохоор 3 жилийн 3 жилийн сарын 20 хэл аваад 20 хэл авсан. Тийм. Тэгээд баясах гэдэг насан туршаагүй хүн боيو тэр хүүхэд 14-тэй хүүхэд болохоор ямар нэг яалуу байхгүй. Тэгээд хүмүүжлийн юу? Хүмүүжлийн засан хүмүүжлийн 1 жилийн одоо нэг юм засан хүмүүжлийн ажил гэдэг юм уу? Тийм аргаар тэгээд ер нь бол ээжд нь хүлээлгэж өгөөд хүүхдэд та ингэж засан хүмүүжүүлээ. Одоо ийм хэрэг толбогдоод байна. Жохо өсвөр насны хүүхдүүд одоо хинд л улгийн дуруу татагдчих магадaltaй шүү дээ. Ялангуяа ойр дотны хүмүүсийн үгээр бол хөдлөх магадaltaй. Та энийг нь бодож үзээд хүүхдээ ингэж засан хүмүүжүүлээч гэдэг ийм шийдвэрээ гаргасан билий. Амар гоц. За 417 нэвтрүүлэг үргэлжилж байна. За манай нэвтрүүлгийн түншээр Skyimpex компанийн бэлэг ус цэвэршүүлэгч хамтран ажиллаж байгаа. За Skyimpex гэж компани нөгөө бэлэг ус цэвэршүүлэгчээр нь хүмүүс илүү сайн мэднэ. Өмнөд Солонгосын зах зээлээс баг хамгийн анхны л ус цэвэршүүлэгчийг оруулж ирсэн компаниудын нэг юм байлээ. Энэ жил 17 дахь жилдээ яг ингээд Солонгосоос ус цэвэршүүлэгчний шүүлтүүр тэгээ бидээ суултууруудыг оруулж ирж Монголын зах зээлд одоо үйлчлэгийг давхар үзүүлдэг. Тэ өөрөөсөө ингээд ус цэвэршүүлэгч авцраад, угсраад залгаад холбоод өгдөг юм лээ. Тэгээ хамгийн гол нь одоо эдгээр чинь цэвэршүүлэгч нь дуусч ийн үгүй юу гэдэг бид нар мэдэхгүй шүү дээ. Заримдаа ингээ мартаад нэг 6 сар байх юмыг нэг 7-8 сар эсвэл нэг жил мэл хүртэл явцсан дээ. Цэвэршүүлж амчиг уугаад байдаг. Тэгсэн чинь яг энэ компанийн өөрсдийнхөө суурилсан усан дээрээ за танаас цэвэршүүлэгч нь хугацаанд дуусгуулж шүү. Одоо цэвэршүүлэгчээ солиорой гэж шүүлтээрээ солиорой гэж өөрсдөө ингэж нүг юу яа гэм бэл холбогдд юм билээ. Тэр нь айгүй амар санагдсан шүү дээ. Би ч нүг бидэгээ за хизээ солиуллаа гэл ингээл мартчихад байдаг байхгүй.
бидээнийхээ шүүлтүүрийг. Гэсэн чинь энэ Sky Imp-ийн бэлэг ус чинь бас энэ нэг юуны бидээ оруулж ирдэг бидээний шүүлтүүрийг хүртэл сольдог газар юм билээ шүү дээ. Бид нэр офс дээр яг нэг ус зөвшөөрөлгчийг авцраад ингээд нөгөө төвийн шугамдаа усантай холболцсон байгаа. Амар. Тэгээд ирвэл нөгөө ус цуцлагчны шаардлага хэрэглэгч байхгүй. Халуун усаа авчна. За цэвэршүүлсэн шүүсэн хүүтэ усаач уучна. Тэгээд энэ нэг бэлэг ус цэвэршүүлэгчийг ер нь бол Монголд орж ирээд 17 жил болж ин гэсэн шүү дээ. Тэгээд айгүй том газрууд хэрэгэлдэг юм билээ. Одоо жишээлбэл имлгүүдээс мөнгөн бүр имлэг, улсын 2 3 дугаар имлэг, за сургуулиуд байна, мөс жишээлбэл байж ах жишээ, банкнуудаас голомт худалдаа хөгжүүлэх жишээ, хайс, шүтээс, за төрийн ордонд хэрэгжилж нийслэлийн газрын агентлагууд гэл инглүүрс хаасайг л хэрэгэлдэг юм билээ. Ер нь том хэрэглэгч нартэй юм байна лээ. Тэгээд энэ том хэрэглэгч нарыг ингээд үйлчлэгийг хангаад явж яах гэдэг чинь тэр чинь нэгэрэ чанартай үйлчлэл үзүүлдэг болоод ийм том газрууд байн гожих. Юуны англи элчин сайдын яам гэдэг элчин сайдын яамууд хүртэл бэлэг ус зөвшөөрлөгчээр үйлчлүүлдэг юм байна лээ. Тэгээ угаасаа энэ чинь нэг 17 жилийн туршлага гэдэгтээ бид нэр одоо юу ярих вэ? Тэгээ 17 жил үйл ажиллагаа доктортой явуулчин гэдэг чинь. За жишээлбэл одоо энэ нэг үний хувьд мэдээлэл өгөх юм бол нэг ийм Vinix TS 200 гэдэг ийм загварын ийм босоо ийм юу байна л та. Ус зөвшөөрлөгч байна л та. Энэ сая 320 мянган төгрөг гинэ. Тийм тэгээд эко эрчим хүчний хэмнэлтийн горим цахилгааны 30%-аар бууруулдаг гэх мэтчлэн. За тэгээд тоо системтэй учраас хэрэглэхэд маш амархан байд юм байна. Хүүхэд гэмтгээс сэргийлсэн юм халуун усны төгжээтэй. Энэ айгуу том давуу тал. Хүүхдүүд чинь ингээд шууд очиад дарчаад идэг штэ амар те. Тэгээд зэвэрдгүү ган усны цорго болон нөөцийн савтай нэг дор халуун 2.3 литр, хүүт 1.8 литр ус гаргах хүчин чадалтай гэж. Нөгөө халуус аваад нэг аяг авангуу дараагийнх нь хүүтэ болчихдаг те. Тэгсэн чинь халуун нь бүр 2.3 литр юм байна. За. Гэх мэдчихлээ. За ингээд 417 нэвтрүүлгийн түншээр Sky Imp компанийн бэлэг ус цэвэршүүлэгч хамтран ажиллаж байна. Юун дээр сошиалууд дээр бол та ингээд латинаар бэлэг ус гэж хайж болно. Эсвэл Sky Imp гэж хайж болно. Бэлэг ус цэвэршүүлэгч гээд сошиал дээр хайвал эдний сошиал цугууд нь гараад ирнэ. Дасгал, ажил, амьдралын сорилт бүрд эрч хүчээ мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь. За баярлаа. За 417 нэвтрүүлэг бид хоёр ингээд шүүх цэгийн дээр байгаа нээлттэй одоо хинч ороод хараад уншиж болохоор шүүхийн тэмдэглэлийг нь харж агаад ингээд нөгөө сэрэмжлүүлэг болох үүднээс сургамжтай гэх үүднээс яг Монголд болсон шүүхээр шийдэгдсэн ийм хэрэгүүдийг ярьж өгч байгаа. Тэгэд би өнөөдөр бас нэг ийм хэрэг олж уншлаа. За энэ болохоор ингэсэн юм байна. Соёлын өвийн одоо хууль бус худалдаа гэж явж байна. Гэтэ түрүүн тэр манай эртний өмнөх 4-р зуунд харьяалагдана гэсэн үү? Тэгсэн. Ямар амар олдор болсон юм бэ? Харин тэгсэн чи ингэж байна. За зүгээр юун дээр бол шууд нөгөө нэг одоо DB BE гэж явчихж байгаа учраас энүүгээр нь явчих. Нэрийг нь өөрчлөөд яах юм? Оныг нь өөрчилсөн. За юуны болсон одоо олдсон газар орныг нь өөрчилсөн. За тэгсэн ингэж байгаа юм. За энд хоёр шүүгдэгч байгаа юм. За иргэн BE. За иргэн DB гэдэг ийм хоёр хүн байна. B гэсэн хоёр л хүн юм ба шүү дээ. Ер нь бол BD гэдэг л хоёр хүн. За иргэн B, иргэн D ийм хоёр хүн байна. Тэгээд гурав дахь хүн нь болохоор их нөгөө нэг эхлээд гэрч байж байгааг сүулдэ шүүгдэгч болцсон. Бас нэг DO буюу за D. Тий. Тэгэхээр ингээд 2D 1B ийм гурав хүн байна. B D гэсэн. Тэгээд хоёр өөр юм биш үү? D1 D2. За тэгсэн ингэж байна. Энэ хэрэг яасан бэ гэсэн чинь за шүүгдэгч Б болохоор ингэж байна. 2020 оны 3 сарын 3-ны өдөр соёлын бейт өв болох төргийн эртний төргийн үед холбогдох нэг ширхэг амгай, морины амгай, хоёр ширхэг дөрөө зэргийг Улаанбаатар хотод нэгэн имэлгийн гадна иргэн дээд одоо иргэн дэбэд 4 сая 200 мянган төгрөгөөр зараад соёлын бейт өвийн худалдааг хууль бусаар явуулсан гэж буруутгаж байгаа. Иргэн Б. Иргэн Б. За тэгсэн нөгөө нэг худалдаж авсан иргэн Д болохоор иргэн Дэг болохоор соёлын бейт өвийг хууль бусаар худалдаж авсан. Иргэн Б нь болохоор хууль бусаар зарсан, нөгөөх нь хууль бусаар худалдаж авсан. Ингээд Д Б Д2. Тэгэнгუთ гурав дахь нь болохоор ДО буюу ДО гэдэг нь болохоор 20 оны 11 дугаар сарын 30-ны өдөр ийм гэрчээр мэдүүлэх өгсөн. Уг нь анх гэрчээр мэдүүлэх өгсөн байгаа. Тухайн дөрөв хамгааг би ингээд нөгөө машиндаа хийж явсан.
Тэгээд 20 оны за он сарын нөөцлөлсөн шүү. 20 оны 6 сарын 23-ны өдөр би ингээ машинтайгаа явж хагаад юу яасан? Осолд орсон. Машинтайгаа явж хагаад ингээ осолдсон юм аа. Тэгээд осолдоод Арангаа аймгийн нэг суманд ингээ нэг осолдсон машинаа ингээ авцарсан. Тэгсэн чинь одоо юу гэдэг тэр үед тэр ослын үеэр л миний машинд явж исэн тэр 4 амгаа 2 алга болцоо. Байхгүй уг нь миний машинд явж исэн. Тэгээ би бүр машинтай явж байгаа замын хажуугаар ороод 2 бүтэн эргээд миний машин 2 бүтэн эргэсээ гэж байгаа. Тэгээд 20 оны 12 сарын 19-ний өдөр дахиад гэрчээр өгсөн мэдүүлгэндээ болохоор тэгээд тэр 4 амгааг би өөрийн Toyota Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалаад ингээд миний машинд л яваад идэг байсан. Тэгээ 20 оны 5 сарын үед тэр нөгөө нэг юунд осолд орох үед алгуулцоо. Тэгэхээр нөгөө асалт орчоод машина тэр суман дээр л байлгаадсан байж таарах. Тий, тэгээ суман дээр байлгаж жагаад тэгээд хот руу ачуулсан юм байна л дээ. Тий. Тэгсэн одоо гэдэг зүгээр яг хуу энэ дээр бол аймгийнх нэрийг өөрчилсөн. Тэгээ Арангаа аймгийн Үлзий сумын нутаг орчууд ингээд би замын хажуу руу ороод бүтэн 2 удаа машин хэрэгсэн. Энэ үеэр л тэр машинд явж исэн 4 амгаа 2 алгуулцоо гэж мэдүүлэх өгсөн юм байна лээ. Тий. Тэгээд ер нь бол юу яасан гэж боддог. Тэгээд тэр өөрийнхөө автомашинд хадгалж исэн 4 амгаа алгуулсан гэж анх ингээд мэдүүлэх өгсөн. Гэхдээ дараа нь мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Ийхүүдий. Тийм, тэгээд энэ хүн болохоор эхлээд гэрч гэж явж хагаад тэгээд дараа нь нөгөө мэдүүлгээ одоо үгдээ ингэдэг штэ ингээ нөгөө би одоо үгдээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй тий хэрвээ үнэн зөв мэдүүлэхгүй болвол одоо ингээ хууль ажиллагаа хүлээн гэж гарын үсэг зурдаг мэдүүлэг. Тэгсэн байсан. За, тэгсэн юу яаж байгаа? Хохирогч П гэж байгаа байхгүй юу? За, энэ бол одоо соёлын үеийн мэргэжилт юм шиг байна. За, Монгол улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулинд археологийн олдвор бол за түүх соёлын хөдлөх дурсгал зүйл гэж үздэг. За, соёлын бие төвд хамаарнаа. За, ер нь бол археологийн олдврыг худалдаж борлуулахыг хориглоно. Та олсон ч бай, өөрөө ухаж гаргасан ч бай, худалдаж борлуулахыг хориглодог. За, энэ бол Монгол улсын түүхийн гэрч учраас шууд Монгол улсын өмч, төрийн өмч болно. Монгол улсын өмч гэж болно. Хамуу шар ус босч юм. Ямар амар юм ийц юм бэ надад. Тий, Монгол улсын өмч, төрийн өмч олно. Та энэ хүмүүс үл тэгсэн байгаа байхгүй. Ухаж гаргаагүй олсон гэдэг байгаа байхгүй. Тий, тэгээ олсон юм чинь бид нар ямар ингээд буулж буухан тонсон биш гэд итгэсэн шүү. Тий, тэгээд энэ дүгнэлттэй холбогдуулаад ер нь бол Монгол улсын түүхийн гэрч болж газрын хөрсөнд удаан жил хадгалагдсан археологийн олдврыг иргэн өмчлөх ёсгүй. Олсон ч ухсан ч өмчлөх эрх байхгүй бүр. Төрийн өмч байж шууд энийг шинжилгээ ухааны судалгаа шинжилгээнд эргэлтэнд оруулж за музейн үзмэртэл ашиглах ёстой. Хэрвээ энийг та оллоо гэж бодоод заруул эн чинь соёлын бие төвийг хууль бусаар худалдсан гэмт хэрэг. Ер нь бол зөвхөн холбогдох газруудад нь л ийм олон мэдээлэл юм байна. Мэдээлэл өгөх юм байна. Тийм байна лээ. Тэгээд за тэгсэн чинь гэрч одоо эндээс үл яг гэрч гарч ирж байгаа. Гэрч З гэж хүн ингэж байгаа юм. 2018 оны хавар ингээд нөгөө авгах им гэдэг би ахтайгаа хамт нэгэн аймгийн Үлзий сумын нутагт малд явж хагаад хадны ёроолоос ийм эртний олдвор юм шиг ийм олоод авцраад гэртээ ингээд орхицсон байсан. Би мэдэхгүй. Бид нар бол тэр эртний олдвор болдсон ч мэдэх зүгээр малчин хүмүүс. Тий, юу гинч мэдэхгүй байсан гэд. Тэгээ манай гэрт юу ингээд байгаад байсан юм аа. Тэгсэн чинь нөхөр нь ярьж байгаа юм З гэдэг нь. Тэгсэн чинь эхнэр нь болох гэж хүнийг дуудаад ингээд энийг та ингээд хүнд харуулад өгөөч, үзүүлээд өгөөч. Энэ нэг юм эртний юм шиг байна. Гэт тэгсэн юм байна. Тэгсэн чинь гэдэг хүн нь болохоор за музейд үзүүлээд ингээд нөгөө насжилтыг нь боёо хэдий хэрийн хаанхын ийм эртний олдвор юм бэ гэдгийг би ингээд хилээд өгье гэд. Тэгээд аваа явсан. Тэгээд тэр үед тэр нөгөө нэг эхнэр болох тэр нөгөө энэ 4 амгаа хоёрыг ингээд нөгөө эртний олдвор юм уу юм уу гэдгийг өгөөч гэд өгцснийхээ дараа энэ нөгөө нэг X ерхий сайд байсан оюун эрдэнийн Азийн хүлэг гэдэг сэтгүүл дээр тэр дөрөвтэй ижлэх нь зураг байсан гин. Тэгээд тэрийг харсныхаа дараа эн чинь эртний дөрөв юм байна. Яг одоо өөрийнх нь олсон дөрөвтэй ижлэх нэг тийм зураг байсан гинэ. Би амар юм олцсон юм байна. Тий, тэгэн гутаа зүгээр л тэр нэг юм Азийн хүлэг гэдэг сэтгүүл дээр тэр өөрийнх нь олсон дөрөвтэй ижлэх нь зураг бахаар нь эн чинь эртний юм биш дээ гэж би анх тэгж мэдсэн. Тэгээд нөгөө гэдэг хүн нь болохоор музейд үзүүлээд насжилтыг нь тогтоогоод өгье гэдээ аваад явсан. Тэгээд буцааж авчирч өгөхдөө бол ямар нэг юм хэлээгүй чи ийм эртних мэртэг чи юу ч хэлээгүй маа гэдээ буцаагаад өгсөн гэж байгаа.
Одоо тэгвэл өөл холбоотой болчихлоо. Тэгсэн чинь шүүгдэгч Д эхлээд гэрчээр мэдүүлэг өгөхдөө манай нутгийн дүү Б 2020 оны 12 дугаар сарын үед надтай уулзахдаа 2 ширхэг дөрөв 1 ширхэг ийм амгааны зураг үзүүлээд манай нөхөр ийм зүйл хээрээ садны яруулаас олсон. Тэгээ та эднэрийг худалдаж авах уу гэж асуусан гэж. Тэгэхээр тэр үед одоо гэдэг нөгөө нэг юугаар иргэн дээгээд байгаа чинь нөгөө нэг имлэгийн гадаа 402 зугаар худалдаад авсан юм баггүй. Тэгээ анх эхлэхдээ болохоор тэгэж асуусан. Тэгэн гут нь би худалдаж авахгүй гэсэн юм байна. Тэгсэн чинь тэрнээс хойш 20 оны 12-нд болсон үдэл. Тэгсэн чинь 3 сарын дараа буюу 20 оны 3 сарын ихээр дахиад нөгөө БЭ буюу энэ дөрөөг олсон хүний эхнэр нь нөгөө нэг музейд шалгуулах гэж өгсөн. Тэр БЭ болохоор дахиад нөгөө нэг иргэн дээр үү залгаад би хотод байна. Хаа надад ингээ нэг мөнгөний хэрэг байна. Та энэ дөрөв хамгааг авчаач гэсэн юм байна. Тэгэн гут нь энэ хүн тэр нөгөө Дэв шүүгдэгч ДБ болохоор би хаан банкнаас 4 сая төгрөгийн цалингийн зээл аваад тэгээд өөрт байсан 200 сая төгрөгөө нэмээд 4 сая 200 сая төгрөгөөр худалдаж авсан гэж эхлээд гэрчийн мэдээлэл өгч байгаа байхгүй. Тэгээд энэ тухайн эд зүйл бол харагдах байдлаасаа ингээд эртний хуучин гэдэг нь бол мэдгэжсэн. Тэр нөгөө нэг одоо миний танил иргэн Бэд одоо танил дүү Бэд мөнгөний хэрэг гарсан болохоор л би худалдаж авсан. Тэгээд одоо юу гэдгийг эртний хуучин эд зүйл юм уу яасан ийсэн гэж нарийн юм яриаггүй. Зүгээр л мөнгөний хэрэг гараад нахаа энийг авчаач гэсэн. Тэг яг тэдээр авч гэж хэлээгүй. Тэгээд би за надад байгаа 400 байна гэсэн чинь уг нь бол нэг 5 сая орчимд өгье гэж бодчихсон. За яг хад над мөнгөний хэрэг гараад байна. 400 аав гэд. Тэгээ авцсан гэж. Тэгээд нэг тэр үед иргэн бэ имлэгт хөвтөж имчтүүлж ирсэн. Надад мөнгөний хэрэг байсан гэж байгаа. За тэгсэн юу яасан? Тэгээд нөгөө гэрч гэж нэг хүн гарч ирж байгаа юм. За тэр хүн болохоор энэ нөгөө нэг энэ эртний идэл одоо энэ нэг ямар эртний идэл юм бэ гэдгийг нь таньж өгсөн юм байна л да. Гэрч за эр гэдэг нэртэй хүн байгаа. 20 оны 11 дугаар сард нөгөө өөн музейд үзүүлээгээр аваасан өөн 20 оны 11 сар биш 19 оны 11 сар юм биш. Тий 19 оны. Тий тэгэнгүүт өөн ингээ нэг залгаадсан юм байна л да. Тэгээд залгаад танд нэг юм үзүүлмээр байна. Facebook-оор би тань руу ингээ зургийн чатаар явуулчлаа. Та ингээ хараад өгөөч ээ. Энэ ер нь тийм ингээ нэг юм хүннүү загварын эртний бүр хүннүү загварын дөрөв байна. Тэгвэл амар үнэтэй гэж юм. Энэ ямар учиртай та хараад өгөөч. Тэгэнгүүт нөгөө нэг хүн чинь болохоор юу яасан юм бэ? Археологийн хүрээлэнгээс нөгөө хүмүүс ирээд энэ өөр мэрэгжлийн үе юм шиг байна. Археологийн хүрээлэнгээс 2 хүн ирсэн байхад нь тэр 2 хүнд харуулсан юм байна л да. Тэгсэн чинь нөгөө 2 хүн чинь ингээд харчаад тэгээд тэр 2 хүн юу гэж ярьсан гэхээр ер нь бол музейд өгсөн дээр юм байна. Наадах чинь бол эртний олдур мөн байна. Эртний олдур мөн байна гэсэн. Гэхдээ яг нөгөө нэг ингээд түргийн үеийн манай эртний 4-р зуун мөн гэж дарийн тодорхойлоогүй. Наадах чинь бүр шинжилгээнд өгчээж, хамруулж ээж тэгэж харнаа шууд хараад бол мэдэхгүй. Ер нь бол яг хуу Монгол энэ ийм юмнууд олдуурууд бол энэ тэндээс олддгоо гэж хэлчихэд нөгөө зургийг харчаад тийм тэгээд хэлсэн гинэ. Бараг тайвширсан юм шиг. Тэгсэн. Тэгэнгუут нь нөгөөдөд за ер нь ингээд нөгөө энэ тэндээс олддог юм байна. Тэгээд ер нь яг эртний олдур юм байна гэсэн. Тий. Тэгээд юу байсан? Тэр нөгөө нэг иргэн Д болохоор зарсан хүн болохоор Шинэ ухааны академийн археологийн хүрээлэнгийн ажилтан гэдэг нөгөө Монгол орны энэ тэндээс ер нь олддог зүйлээ эртний хүмүүсийн дээр үеийн дөрөв байна гэд хэлэхээр нь би ер нь бол тайвширсан. Зүгээр ингээд нэг тийм ховор юм дорохгүй юм байна гэж би бодсон. Би мэдэхгүй гэд. Байдаг юм байна гэдэг ойлгосон. Тэгээд нөгөө нэг Улаанбаатар дээрээд ингээд нөгөө нэг юунда зарчиж байгаа байхгүй нөгөө нэг дөрөөгөө тий дөрөөгөө зарчиж байгаа. Тэгсэн соёлын өвийн үндэсний төвийн шинжээч яг ийм мэдээлэл өгсөн. Палеонтолог археологийн хайгуул малтлаг судалгаанд хамрагдсан түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл соёлын өвийн судалгааны ажлаас ингээд хаагаад үцхээр наадах чинь бол алгаа. Уг нь бүх одоо бүртгэлүүд байдаг. Хайхаар гараад ирдэг юм аа. Наадах чинь алга. Тэгэхээр судалгааны эргэлтэнд ороогүй гэсэн үг гэж байгаа. Тэгээд ер нь бол энэ эртний соёлын өв болохоор бит өв болохоор наад 2-4-1 амгаач нь бол хадны оршуулгаас гарч ирсэн. Манай эртний 4-р зууны үед буюу за ер нь бол энэ хавцаа Монгол нутагт нийтийн тооллын 6-аас 8 дугаар зууны үед оршин тогтнож исэн эртний түргийн үеийн булш оршуулгын дурсгалын ийм одоо эд үлгийн зүйл байна.
Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө нэг энэ хин нэгний гар дамжиж худалдагдаж ирсэн зүйл биш яг олцсон гэдгийг батлаад байна. Тийм олцсон гэдэг. Тэгээд би нөгөө 4-р гэж буруу ярьсан байна. Манай нийтийн тооллын 6-аас 8 дугаар зууны үед Монголын нутагт байсан эртний төргийн юм булш байна. Гэхдээ энийг нөгөө ухаж гаргаж ирсэн биш. Агуйд хатанд нуусан ийм булшнаас гарч ирсэн эд зүйлс байна гэж үтсэн юм байна лээ. Тэгсэн юу байсан? Шүүгдэгч нөгөө нэг бэй буюу зарсан хүн болохоор ер нь бол тэр нөгөө өө гэдэг хүн дараа нь тэгсэн гинэ. Битээ хүнд үзүүлээрээ наадах чи ер нь эртний юм байна шүү. Их эртнийх бололтой гэж хэлсэн гэдэг. Тийм. Тэгээд одоо нөгөө сүүлдээ эхлээд шууд 400-200-аар зарсан, нэг нь 400-200-аар авсан гэжсэн ч гэсэн сүүлдээ мэдүүлгэн дараагийнх нь мэдүүлэг дээр яасан бэ гэхэд ингэсэн байгаа. Би ер нь бол юу байсан? Энэ юуг дөрөөг зараагүй. Надад мөнгөний хэрэг гараад тэгээд би ингээ нөгөө бэй хахад зарсан нөгөө ахаа ингээд энийг авчаач. Тэгээд надад мөнгөний хэрэг байна. Би мөнгөтэй болохоор буцаагаад ингээд өгөө. Танд буцаагаад өгье гэж хэлсэн. Гэж мэдүүлэг өгөөд тэгсэн чин дараа нөгөө нэг 400-200-аар авсан хүний ч гэсэндээ би энийг ер нь бол тухайн үед худалдаж авч яах гэж бодоагүй. Зүгээр яг мэдхгүй. Тэгээд ингээ нөгөө мөнгөний хэрэг гараад надад би тэр дүүдээ ингээ мөнгөний хэрэг гараад баг барьцаа маягаар би тэр эртнийх нь эд зүйлийг авсан. Би ер нь бол худалдаж барья гэж ерөөсө бодоагүй гэсэн байна лээ. Тэгээд тэгсэн чин нөгөө мэдүүлгээсээ бутсан өө гэдэг хүн биш үү? Тэр хүн болохоор юу байсан нөгөө амгай юу ингээ машинд нь яваад байсан гэдэг чинь 2-4-1 амгай алга болцсон гэж хэлсэн чинь уул нь машинд нь байсан үзүүлэхгээ явж. Тэгээ зүгээр нөгөө яагаад алга болцсон гэж хэлсэн гэхээр би ингээ нөгөө хүмүүсийг нөгөө шалт юм хэрэгт хийчих юм болов уу гэж айгаад эхлээд би ингээ мэдүүлгээ жоохон буруу өгцөө. Би мэдчихсэн ингээ энээсээ бол хариуцлага хүлээнэ. Би зүгээр л нөгөө хүмүүсийг хэрэгт оруулчихгүй гэж бодоод тэгээ ингээ дөрөв надаас алга болцсон байсан. Уул нь гэж буруу мэдүүлсэн байлээ. Одоо ингээ харамсаж байна энэ мэдүүлгээсээ. Үнэн болоо да. Харин тийм. Завшигч ийсэн тийм боломж байх боломжтой юу? Мэдгүй тийм. Тэгээд ер нь бол мэдүүлгээсээ бутсан. За эхлээд хүмүүс шууд зарсан гэж мэдүүлэг өгч байгаа сүулдэ барьцаанд авсан тийм ингээд. Тэгээ хоёлаа бүр нөгөө нэг зарсан нь ч бай худалж авсан ч бай. Бид хоёр ингээд нөгөө мөнгөтэй болохоор мөнгөө буцааж өгье гэд би бүр төлөвлөсөн байсан. Буцаагаад авъя гэж бодож исэн гэжсэн. Тэгээ яах вэ нөгөө яагаад юунд одоо юуны юм мөнд өгөөгүй юм музейд өгөөгүй юм гэж бол асуугаагүй байна лээ. Тэгээ ер нь бол ингээд тэгээд юу байсан? Шүүхээс бол гин буруутай тооцсон. Соёлын бит өвийг хууль бусаар худалдсан. Нэг нь худалдаж авсан. Тэгээд тогтоогдсон. Тэг ингэж шийдсэн байлээ. Тэгээ эн чинь тийм худалдах санаагүй байсан ч гисэндээ ер нь бол барьцаанд тавина гэдэг чи өөрөө гин буруу шүү дээ. Тэгээд юу исэн юм бэлээ? Улсын яллагчаас бол бэг 27 сая төгрөгөөр торгуулад за энийг 1 жилийн дотор энэ торгуулаа хэсэгчлэн төлөх гэж ял төлөвлөсөн. Дээг болохоор 500-700 мянган төгрөгөөр торгоод энэ оногдуулсан 500-700 мянган төгрөг 3 сарын дотор хэсэгчлэн төлөв. За нөгөө Д өөг болохоор 5 сая нөгөө мэдүүлгээс авцдаг 5 сая 400 мянган төгрөгөөр торгох ял оногдуулаад 3 сарын дотор энийг төлөх гэж улсын яллагч ял оногдуулсан санал хэлсэн. Шүүхээр бол Б-г 10 сая төгрөгөөр торгоод за шүүгдэгч Д-г 5 сая 400 мянган төгрөгөөр торгоод нөгөө мэдүүлгээсээ бутсан Д өөг болохоор 2 сая төгрөгөөр буюу ингээ нөгөө төлөвсөн ялнаас нэг хөнгөрүүлж ингэж шийдсэн юм байна лээ. Тэгээд харин энэ одоо үгдийн нөгөө юунуудаа торгуулийн мөнгөн дүнгуудээ бол яг тодорхой хугацаанд төлөхгүй бол дотоос хугацаанд төлөхгүй бол наадах чинь нэг өдрийн ялаар солигддог. Тийм, нэг өдрийн ялаар солигдоод ял болоод яг хоригдох байдлаар ялчин солигдсон шүү гэсэн ийм юутай юм байлээ. Тийм, тэгээд нөгөө нэг 2 4 1 амгайг нь бол эд мөрийн баримт болгоод ингээ соёлын үеийн үндэсний төвд хадгалуулаад ингээ цааш нь музейд шилжүүлэхээр болсон ийм хэрэг. Энд чинь улсын дээд шүүхийн тогтоол юу? Болсон юм байна лээ. Тий, энэ чинь дээд шүүх бишээ. Юуны Баянзүрх дүүргийн. За тэгэхээр цаашаа давж заалтаагүй юм байна тий. Тий, давж заалтаагүй. Тэгээ нөгөөдөл нь ч гэсэн ер нь бол бид нар ингээ гин буруугаа хүлээн зөвшөөрж байна. Тий, гээл. Аюултай ахна. Ер нь ямар нэг юм иймэрхүү юм олдлоо бол зүгээр тэгээд нэг мэддэг тийм мэрэгжлийн үнд нь хандаал тэгэл өгсөн зүйл. Өгөхгүй бол эн чинь харин тэгээд олсон ч бай одоо ингээд за бүр ингээд бунш бухуу ухдаг хүмүүс бол бүр ингээд хууль бусаар зардсан юм ба штэ. Зүгээр олсон байсан ч
Хамаагүй та шууд музейд буюу соёлын өвгөнийг тэгээ тэр хүнд өгөхгүй бол та тэрийг ингээ эзэмшээд байвал эн чинь хууль бус. Шууд хууль бусаар эзэмссэн. Тэгээд хууль бусаар худалдсан гэдэг ингээд юу ачдаг. Иргэн хүн бол ягаад ч эртний эд үлгийн зүйл юу хадгалаггүй эзэмших хэрэг байхгүй гэдэг хуулийн дээр байт юм соёлын өвгөл төр. За нэг ийм хэрэг болсон юм байна. За энэ түрээд UA Entertainment-ийн 417 нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая. Манай нэвтрүүлэгтээ Sky Impix компани бэлэг цэвэр ус хамтарсан. За мөн Канадын алдарт Jameson брэнд, витамины брэнд байгаа. Та хамтран ажилласан. Та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Дасгал, ажил, амьдралын сорилт бүр эрч хүчээр мэдэр. Jameson Power. Канадын чанар эрчүүдийн хүч чадлын суурь.